Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр 6 тооны утгуудын талаар ярихаар бэлдсэн. Тооны утгууд нөмрлөг 6 бол тэнцвэр, гэр бүл, хайр, халамж, хариуцлага гэсэн утгатай. Энэ тоо гэр бүл, ойр дотны харилцаа, бусдын төлөөх инрэл, дотоод амар амгалантай холбогддог. Гэр бүл, хайр, эерэг харилцаа, хүмүүст туслах, халамжлах, дотоод амар амгаланг олох, хариуцлах, хүлээх, шударга байхыг илтгэдэг. 6-гийн тоо нь материаллык болон сүнслэг амьдралын тэнцвэрийг олох хэрэгтэйг сануулдаг. Сахиусан тэнгэрүүд танд гэр бүл, хайр, инэрэнгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулдаг. Хэрэв та материаллык зүйлсд хитийг анхаарал байвал сүнслэг хөгжлөө орхитуулахгүй байхыг зөвлөдөг. Таарууд нь 6 дугаар карт хайрын Деловерс карт байдаг. Хайр, дурлал, харилцаа, сонголт, итгэлцэл гэсэн утгатай. Энэ карт нь зөв сонголт хийх, өөртөө болон бусдад үнэнч байх хэрэгтэйг илтгэдэг. Мөн энэ карт сүнслэг болон материаллык амьдралын тэнцвэр, хайр, итгэлцэл, зайлшгүй чухал гэдгийг илтгэдэг. 66 тооны утга нумерологт 6 тооны энергийг 2 орон бол мастер тоо бөгөөд бусдад заах, чиглүүлэх, хайр түгээх, хүмүүжүүлэх гэсэн утгыг илэрхийлж болдог. Энэ тоо гэр бүл, хайрын энерги, нийгмийн үйл ажиллагаатай шууд холбогддог. Багшлах, заах чадвар, гэр бүл, хайр, халамж, хамгаалалт, бусдад туслах, нийгэмд эерэг өөрчлөлт хийх, сүнслэг замналтаа үнэнч байх гэж өгүүлж байж болдог. Мөн энэ тоо сахиусан тэнгэрийн тоо. Хэрэв та дээр дурдсан тоог байнга харж байвал сахиусан тэнгэрүүд гэр бүлийн үнцийн хайрын хүчийг сануулж байдаг. Мөн та бусдад заах, чиглүүлэх үүрэгтэй хүн гэдгийг илэрхийлж байж болдог. Сүнслэг оюунаас сэрэж гэгээлэг замыг олох хэрэгтэйг сануулж байж болдог. Зөв замаа олоорой гэсэн дохой байж бас болдог. 666 тооны утга нумерологт 6 тооны энергийг 3 оронгоор харуул сүнслэг болон материаллык амьдралын хоорондын тэнцвэрийг олох хэрэгтэйг илэрхийлдэг. Зарим хүмүүс энэ тоог сөрөг гэж үздэг ч үнэндээ өөрийн амьдралын замлаа эргэн харах шаардлагатайг сануулж буйг эерэг тоо юм аа. Хэд материаллык зүйлс анхаарлаа хандуулахгүй байх, дотоод дуу хоолойгоо сонсож зөв замаа олох, амьдралынхаа тэнцвэрийг хадгалах, сүнслэг хөгжлөө орхитуулахгүй байх гэсэн санааг сануулж байж болдог. 6666 тооны утгууд нумерологт 6 тооны энергийг 4 оронгоор харуул материаллык болон сүнслэг амьдралын хооронд тэнцвэр, гэр бүлийн гүн гүнзгий үнцэн, бусдад туслах хүч гэсэн утгатай. Энэ бол бүх зүйлд эрүүл, зөв тэнцвэрт хүрэх хэрэгтэйг сануулж буг хүчтэйгээр илэрхийлдэг тоо. Сүнслэг болон материаллык амьдралын тэнцвэр, гэр бүл, хайр, инэрэнгүй байдалд анхаарах, шин эхлэл хийх, өөрсдийгөө сорих, дотоод ухамсараа хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө тэнцвэржүүлэх гэсэн утга илэрхийлж байж болдог. Сахиусан тэнгэрийн тоо эдгээр тоонуудыг байнга харж байгаа бол амьдралын тодорхой хэсгийг эргэн харах, шин эхлэл хийх шаардлагатай гэсэн тэмдэг байж болно. Өөрийн амьдралын чиглэлээ бодож сүнслэг болон материаллык ертөнцийн хооронд зөв тэнцвэр олох хэрэгтэй гэсэн тохиол байж болно. Танд хэрэгтэй мэдээлэл хүлээн авсан бол та лайк, subscribe дараад бусдад түгээхээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.